одоо өнөөдөр бол өндөр гэгэний уран бүтээлийг гайхамшигтай гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Энэ талаараа хийсэн эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажил зөндөө олон бий энэ талаар. Гэсэн хэдий ч одоо бид нар энэ өндөр гэгэний уран бүтээлийн талаар ялангуяа энэ уран бүтээлийнхэн талаар эдийн судалгааны ажлыг бол дөнгөж эхэлж байгаа гэж бид нар ойлгох хэрэгтэй. Учир нь гэвэл бид өндөр гэгэний энэ бүтээлүүдийн талаар уран бүтээлийн талаар судалгааны шинжилгээ ажлыг хийхдээ гол төлөв Европын эрдэмтдийн одоо судалгааны арга зүй, тэдний философи, гоо сайхныг үүсэх үзлийн үүднээс бид нар авч үзэж судалсан байдаг. Тэр чиглэлийн тэр талаас нь бид нар дүгнэлтээ хийж ойлгож ирсэн гэсэн үг. Гэхдээ энэ бол одоо уран бүтээлийн талаар гайхамшигыг ерөөсөө огтхонч бууруулаагүй. Бид өнөөдөр одоо цаашид бурхан шашны шинжлэх ухаан, бурхан шашны философи, гүн ухааны талаас нь авч үзэж тэр энэ уран бүтээлийн талаар судлах юм бол энэ зөвхөн язгуурын таван бурхан, цагаан дээрх, ногоон дээрх гэдэг бүтээлүүдээс өшөө цаашаа бид нар бидний олж хараагүй бидэнд илгээсэн тэр нарийн нандин өгүүлэмжийг бид нар өшөө зөндөх тодор харж болохоор байна. Зүгээр бидний мэддэг энэ уран бүтээлүүдээс гадна бидний нүдэн дээр ил байдаг боловч бидний тэр гайхамшигын талаар бид ерөөсөө огтхон олж харж чадахгүй байгаа олон сайхан сонин захын зүйл байгаа гэдэг нь бол одоо тодорхой. Энэ бол гарч ирэхээр байгаа.